Тэгвэл бид нэр өөрсдийнхөө далд ухамсарыг хүлээж авдаг хэлээр бид нэр ярьдаггүй. Бид нэр өөрсдийнхөө хүссэн хэлээр ярьдаг. Нэгсэндээ одоо би тийм тэдэн өрөө байртай болно, би тийм машинтай болно, тэр машин тэгдэг ингэдэг гэж юм бичдэг. Гэтэл далд ухамсарыг ойлгох чадвар нь юу байдгүй гэвэл ердөө 6 настай хүүхдийн хүлээж авах чадвартай адилхан гэж үздэг. Ягаад гэвэл далд ухамсар өөрөө бол хүчтэй. Үнэхээр хүчтэй. Одоо ягаад гэвэл тэнд нэг нь ямар нэгэн програм тэнд суусан л бол яг тэр програм байнгын л ажиллуулж байдаг гэсэн. Харин ухамсар болохоор яах вэ гэвэл заримдаа ажиллана, заримдаа мартна. Ягаад гэвэл ухамсарын өөрийн онцлог шинж нь юм байхгүй юу? Тэгэхээр бид нар яах ёстой вэ гэвэл далд ухамсартаа суулгахыг л хийж байна. Тэгэхээр далд ухамсарт яаж суулгах вэ гэвэл өөрийн хэлээр нь бид нар зорилгоудаа гаргах ёстой. Яг тэр 6 настай хүүхдийн хэлээр гаргах ёстой. Жишээ нь одоо нэг тийм тэрэгтэй болёо гэдэг. Одоо хөсөг тэрэгтэй тийм машиндаа болъё гэх юм бол бидний таны тэр хөсөж байгаа машиныг 6 настай хүүхд та өөрөө тэр хөсөж байгаа машинаа 6 настай хүүхдэд хилээд 6 настай хүүхд нь өөрийнхөө 6 настай найзтай хилээд тэгээд тэр найз нь танд эргээд ирж ивэл зөв энд мэдээл гажигдаагүй эргээд ирж ивэл яг энэ далд ухамсарт орох болцоотой мэдээлэл гэсэн.